Миний үгээ аян зам сайн явуултугай. Сайн яваад сайхан барилдаад ирээрээ. За урд тормой дээр нь унаг даг гიშгийг. Хой тормой дээр нь хонь хураг харайг. Дотоод тэнгэртэн дасууг нь алдаг. Эдийн дээдийг мөрөндөө, эрдмийн дээдийг чээжэндээ. Эдэн нэврэг, эзэн мөнх. Иннээс илүү сайхан дийл өмсөж яваарай. Ерөөлөө даршээ. Баярлаа. За лимэн нэг үнсээ. За миний охин тэгээд улсын наадмыг зорж байгаа юм чинь амжилт гаргаад ирээрээ. За. Намайг Дастрингийн Алтан цол гэдгээ би Төв аймаг Лүн суманд байдаг. Одоо болохоор Төв аймаг 100 мод сумын 3 дугаар сургууль сурж байгаа. Тэгээд манай аав морь үеийн фиос барилтна гээд бид хэд их наадмыг хүлээдэг. Танастаа хурдан морь унаад тэгээд харидаж маридаад тэгээд төрүүлэх мөрүүлэх их гоё. Одоо болохоор аавдаа морины ажлыг нь туслаад тэгээд 100 бэлтгэл юм уу өвөл бэлтгэл гарах үед бэлтгэлдээ гарчаал одоо бүх талдаа хандаал явж байна да. Намайг Намхан Амбугийн Игчин гэдэг. Би 13 настай энэ жил 9 дугаар ангид орох гэж байгаа. Тэгээд би болохоор 4 нас гарантайгаасаа ном сум харуулж эхэлсэн. Одоо яг 8 дахь жилдээ харуулж байгаа. Манай аав хоёроо өөртөө харавдаг байсан. Тэгээд би бас яг харавж байгааг нь ингээд дандаа хажуунаас нь хардаг байсан болохоор миний сонирхлыг аягүй их татсан. Тэгээд харуулж үзсэн чинь за би энэ чадах юм байна. Надад аягүй гоё залгижээ гээл тэгээд хараад зарсан шин. Наа Бат Эрдэнэ Энэрт орчлон гэдэг. Би одоо 12 настай. Би одоо 9 дэх жилдээ морин унжин 3 настайгаас агуул өмсөн. Манай хоёр өвөө болохоор хоёулаа нийслэлийн алдартай байж тийм хүмүүс. Манай аа болохоор энэ авийн хүмүүс нэлээд том уяж тарьдаг. Тийм. Одооноос эхлээд нөгөө морин спорт ажиллаад тэргүүн болсон. Тэгээ морь зөр уухгүй хотоо нөгөө ажиллаа амжуулаад наадам заадам зохион байгуулах гэдэг ерөн цаг багт. Манай хоёроо болохоор морь уужсэн. Манай томоогоо нэг амар морь ууяг. Тийм. Манай яг дээдлээ ага маань надтай хамт тэгээд 2-3 жил морь уунж ууж намайг морин сургасан. Янз бүрийн тийм цугларал бэлтгэл гараагүй байх үед
гүүмал унаг мондахтайгаа ноцолдно. Тэгээ хаяа найзууд ирнэ. Гүү бол барилцах гад. Тэгээ гүү малаа барьчаад тэгээ барилдана. Тэгээ ан ман л үзэндээ тэгэл. Анх ер нь зодон шуудагтай барилдаж үзээгөө. Тэгээ барилдаж үзэхэд ер нь эвгүй яг энэ минийгөөрөө барьж мараад эвгүй юм билээ. Тэгээд 7-8 өдөр хөвсөл гайгүй тасч эхэлсэн дээ. Манай найзууд намайг ингээд чи сургууль дээр ингээд инээж хөрөөд ингээд баяртай байдаг шиг ягаад бэлтгэл дээрээ тийм байж болдгүй юм чиг бэлтгэл дээрээ гарчхаараа ингээд төв царайлаад ингээд ийм царайтай очиж ягаад тэгдэг ингээд яг ийм болчтын зүгээр анхаар төвлөрсөн байх. Бусдаар бол ингээд зүгээр ингээд инээж хөрөөд ингээд байдаг шиг байж болно л та. Гэхдээ тэгэх юм бол миний анхаарал төвлөрөөл босоод энэ харвааг бодож байгаа бодоод бүгд алга болчдөг болохоор айлаад авах юм төв байх гэж чийдэг. Мөн храа отнდат зур гарда хаян хэрва хөлөө фаул хөдөлгөөд цагуулаад унлаач чи унлаа. Би ингээд мөрний ажил дууссан одоо ордныхоо хөлсийг аваад нарны нэмнээр нэмнээд жоохон байжгаад оройхондоо услаа бижээлийн нөгөө тавина. Аач тусан тэгээд уягдчихж байгаа л мөр юм да. Уягдах тусмаа хурдтай. Дараагийн үед өдрийн 3 бэлтгэлтэй. Өглөө бэлтгэл, өдөр бэлтгэл, орой бэлтгэл. Тэгээ бэлтгэл хоорондоор ядарна. Тэгээд ядраас тэгэл нойр өрөөл хамтна. Тэгээ бэлтгэл хийж яхад өөр нь хэцүү л дээ. Тэгээд ягаад мөхөж унгааж байгаа гэхээс унж байгаа босгол хэцүү. Тэгээд босгоо толгойрж өргөд өгдөө. Энгийн бэлтгэл яг хэсрээс орсон хүчтэй бэлтгэл өстой хэцүү. Тэр төрний штанг тэгээд тэр нь хэцүү. Тэгээд гүрээсээр одоогайг болж байна. Тэгээд ер нь дуртай зүйл хийж байгаа юм чинь шантрахгүй гэж хичээндээ. За чангаргаа гоё хийш. Чанга сул харвалаа болж дав дутаалаа штэ. Сайхан төвлөр. Далаа чангалаш. За яг наадах ч болж байна. Гол чинь. Сая хаана харсан? Улаанаасаа нааша 3 зүүсэн. 3 асаа зөөснө. За. Одоо чангаргаагаа ээ. Зөрүү очижээсээ хараач сая очихгүй ш. Чанга сул мултлаад байгаа байхгүй. Жигт хий техник. За агш. Моринд гинго гэж байдаг. Бүхэнд болохоор цол дуудлага гэж байдаг. Тэрнтэй адилхан сур харваа гэсэн уухай гэж байдаг. Уухайг эхнийх нь уухайг болохоор урилгын уухай буюу одоо харваач нумаа татчих үед нь яг зурхайг нээж ингэж уухайж өгдөг. Урилгын уухай нь бол яг одоо яг харавж байгаа хүндээ аль болох тэгэж дэмжлэг өгөх оноорой гэж өрөөж байгаа утгаар яг урилгын уухайг ингэж уухайж өгдөг. Харин онцныхан дараа чи онцлоо баяр үргье гэсэн утгатайгаар ер нь бол урам өгж байгаагаар онооны уухайг явдаг. Хүн болгоо ингээд уухайлаад өрөөгд амчин би одоо яг урмын бодоод онноо. Тийм бодол орж ирсэн. Одоо уухайны хувьд бол зүгээр ингээл уртаар татаад ингээ хэлж байгаа болохоос биш зүгээр л нэ сайхан шүү онцвоо тэ нэг тиймэрхүү л цөөхөн дүүхтэй л гэдэг юм. Сайхан шүү
малуу хурааж ирчээд жилэн дээр авчираад мордоо барж ичээд тижээлийн өглөө өгчөөд буцаж барьж уяад нартай бол нарныхын нэмнэгээр нэмнээд нар буусныхаа дараа мордныхоо ажлыг эхэлнэ. Тэгээд оройхондоо тижээлийн нөгөө дуслаа тэгээд тавьдаг. Манахраа гингон шалдвал моринд байдаг нэг юу дандаа нэг морины дандаа бурхтуудыг л одоо уншаад тэгэл яаж байгаа. Морины хямрал сэргийлэл. Аавда хаяа завтаа болохоор морины ажил хийх тусалдаг. Тэгээ өөрөө одоо нэг хаяа адаашин тэмцээнд ороод явдаг. Тэгээд уургуулж муугуулдах, шоргуу тэмцэх дуртай. Ээж дээрээс хаяада яг зав байх юм бол нэг элсэн тасархаа дээрээ зогсож бусдад ингэж одоо яг ном сүмгэж ямар юм байдаг вэ? Яадаг спортыг тэгээд л үзүүлж түгээхийг хичээдэг. Тэгээд одоо ч гэсэн яг ээж битээрийг элсэн тасархаа дээр зогсноо. All right, what's your name? My name is Ихча. It's Ischa. Ихчин. What does it mean? In Mongolian, this name is forever and Forever. Peaceful. Peaceful. Yeah. So if I want to change it in English, I would say peace. Oh. Huh? How do I do? Grip here and Hold. yeah. And then, do I put in you? Oh, the other side. Can I show it? Uh-huh. Let me show it. Yep. Can you take this? Mhm. Just like this. Okay. And Now, pull it. oh, you go to school? Yeah, I go to school. Which grade are you? 9. Oh, grade This. 9. Yeah. You really speak good English. I think by grade 11 you'll be excellent. Thank you. That's lovely. Yeah. You have jars. We have huts, small huts. You have a jar. You have horses. We have dogs. Oh. Yeah, but it's interesting. Uh-huh. Well, nice to see you. Thank you for knowing English. I'm happy Thank to you. know you. Okay. Okay. Тэр цаг зав гарахаараа унаж хөвгтүүдийг нийлээд морой унаад доод галуудаар хэсдэг. Тэгээ очиод мордын шинжээл мордын шинж суралдаал. Минийх хідэн шинжтэй байна, шинийх хідэн шинжтэй байна. Тэгэл уяачаар нь шинжүүлээл. Морины хөвгтүүдэд тэгэл хүзэр тоглоол, сагстаал. Тэгээ уралдаж моралдаал, волейбол тоглоол, сагс тоглоол, барилтаал, ноцтолтоол. Би мэндэ мих зааж өгөөл. Тэгээ бид дээр 6 сарын хэднээс өмнө 10-наас өмнө нэг дүүдээ мих зааж өгөөд овны наадам төрүүлсэн. Баг сунганаар чиний морь хол төрүүл, миний морь ам үзүнд орлоо гэл. Чиний морь чи мөн ч хурдан байна та. Нөө чиний хажууд нөө хамт Тэгэл орт. чи онгор дагуунц би шарга дагуунцсан. Чи ч нөгөө яг үзүр дээрээ дайрах гээд дайруулах. Анх ер нь зодог шуудагтай барилдаж үзээгөө. Тэгээ барилдаж үзэхэд ер нь эвгүй яг энэ нэгээрээ барьж мараад эвгүй юм билээ. Тэгээд 7-8 өдөр хөвцөл гайгүй тасч эхэлсэн дээ. Тэгээд 4-р анги лөө 3-р ангидаа сумын баяр маатанд барилдаад одоо яг үеэл ахтайгаа үзүр түрүүнд таарад тэгээд очижсэн. Ер нь тэгээ медаль авчихсан. За одоо нэг гараа сайхан суулж ийж одоо ингээд чи чилсэн чигээр шууд татах юм бол энэ чинь гарч тогтохгүй шүү дээ ерөөсөн. Сайхан яарах юмгүй нэг ч сумж хүн яаруулахгүй тийм учраас өөрийгөө яг бэлэн буусан цагт сумаа гаргана заа. Базаж ингэж чангалж яахгүй шүү ингэж чичрүүлэхгүй шүү заа. Одоо яг энэ байгаа хасааг хана гэдэг байхгүй юу? Хан дээрийг 20 сум тавина. Тэнгүүд ихний 20 сумандаа бол ерөөсөө тэгэж айл болох нэг харваагаалыг дандаа ингэж хийж харвна. Тэгээд ихний 20 сум ингэ болчлоо.
Шууд тэгээд шууд хасаагаа буулгаад арай нэг жижигхэн тийм 30 хасаагаар үрдгийг хасаа гэж ирдэг байхгүй юу. Тэгээ хасаан дээрээ 12 сум тавина. Тэрэн дээрээ л нэг жоохон би болохоор жоохон сөлдчих гад байдیں۔ Бусдаар бол яг ер нь тамирал шаарддаг юм да. Наад нүгэл бол ерөөсөө юм идэх тийм хүсэл төрдөг. Мөр даахгүй болчихно гэж тийм л. Усуул уу. Энэ жоохон амныхаа аюуг жамлаа гарах гэдэг. Нэг өглөө нэг ганц талхал идэх гэсэн. Нэг өглөө гарах талхаад л. Шаргадаага унахаар л тэгэл нөгөө яг нэг алдартай байж ажнаа шаргын яг хазаргын унаал тэгэл уралдаал юм шиг санагддаг тэгэл. Тэгээ ондоо тийм бор зормор шарга марга мөр унахаар нисдэг нөгөө үлгэр дээр гардаг нисдэг бор мөрөг унаж байгаа юм шиг санагддаг. Сэл явж байгаа юм шиг. Миний ууж байгаа мөр тэгээд миний амин ганц хардаг. Баяр өрөөгээд надад бэлгэлд өгчсэн. Миний хорд шарга газар нэг төл. Тэр дашуураа зүгээр эргүүлэхгүй чи судлаас авч оруулгаад тэгээд яагаад нь штэ. Хэлгээд ич наадах чи ойр тийш зайлж агаад. Сайхан дашуураа эргүүлээ зөөлхөн шиг оруулах худлаас авч оруулах. Үгүй тэгэж яваад байгаа. явах байгаа ах ихснэргээ амраа заяа. За. Тоолсон. Бэлдэж. Тоолох юм да бороо. За, тоол. За, За наашаа голдоо хаан барьж байгаа мэдэж байна уу? За одоо яг тэрийг мартахгүй шүү. За одоо нэг татаа чангал гингүү тэрийг бодоод голоо мартчих जैन тийм ээ. За тэрийг одоо анзаарна шүү. Саяны сумных нь мэдрүүлэг доошоо буруу арцсан юм байна. Ой. Энэ том байна. За энийг хийч. Номоо хангалттай дийлж байгаа үстэй. За анхааралтай зогсцгоо шүү. За гоё ятгах жагаад. Өдөө 100 аманда. За тэгээ хараагаа голлуулсан уу? За жоохон цаашлуулж байгаа доошлуулаад жоохон цаашлуул. За сайн байна. За боочих. Энэ сум аваа боочих. За энэ таараагүй. За сумаа аваарай. Манай хамтрагчийн галын нэг гэдэг хүүхдүүд ирсэн л байна. Анко төрж одоо оцны наадам болгонд л орж байгаа үстэй тий. Бараг л оцны наадам болгонд дөрөв харагд. Миний бодлоор бол мөр унах нь юу нь гоё вэ? Тэгэл энэ тентгийн наадамд очиод уралдахад иргэн гоё. Тэгээд мөр унах нь бас тэгэл Монголынхаа өв соёлыг тээж байгаа тэгэл нэгэн аж ахуй юм даа. Одоо ингээл алсаасаа ингээл өөрийнхөө мөрийг мэдрээл тэгэл ингээл мөрөө мэдрээл явж явах бол хахаад байхгүй тэгэл ер нь барайл явах хүчлээд байхгүй тэгэл өөрийнх нь яг ингээл темп явцлаа юм дөө. Зуулгаал хамаагүй. Амын зуулгаал. Энэ жил улсын баярын давд наахунтай барилдаж үзэж байна. Нөгөө том бөхчүүдийг ойроос харна. Тэгээ том бөхчүүдийг барилдаг зүлгэн аваад явж тэр цаг барилт нь ихээр гоё байна. Тэгээ барилдаа эхлэхийн өмнө анхаарал төвлөрөн тэгэл яг дуудаад ирэх юм бол визмар сайтаад байдаг шүү дээ. За сайн байна. Сайн.
Тэгээ би энэ жил улсын маринаданд авах гээд тэгээ танаас жоохон зөвлөгөө авт юм уу гээл. Амралтаа бас сайхан тааруулаад. За. Тэгээ ер нь бол барилдахтаа зөрөгтэй тавцсан мэхэл хийжтэй. Аа. Юу санаж ямар мэх хиймээр байгаа тэрийгэ хийж л барилддаг шүү дээ. Тавцсан мэхчил тэр голон дээр барилдаан дээр наадам дээр олон тавцсан мэхчил ордог байхгүй. Аа. Тэгээ сэтгэл зүгээ тайван байлгаа тий. За. Би бол ерөнхийдөө бол даваа нь ялна гэсэн сэтгэл зүгээ сайхан чанга бэлдээл тэгээл багшийнхаа давтуулж байгаа олон давтж байгаа мэхэл зөрөгтэй хийж. Ер нь бол зөрөгтэй л байх юм бол ер нь чи амжилт гаргана. За. Стелд орж үзэж байгаа юм шүү дээ тий. Тэ. Гоё шүү дээ. Дээш орохоор аамдаал нэг хэмэрч сэргийл явчих. Цаанаасаа л зөрг ороод ирдэг шүү дээ. Стелд орохоор. Тий. За тэгээд үүд амжилт хүсье. За зөвлөгөөс нь баярлалаа хаа. За сайн барилдаараа сайхан наадараа. За баярлалаа хаа. Цаасан цагаан өндөр. За. За. Манай аав бол ер нь бол манай гэр бүлээс хамгийн асуур арга сонирхож орсон хүмүүс. Дараа нь ээж ороод тэгээ дараа нь би орсон. Тэнгүү аав болохоор нөгөө нэг дандаа яг тэмцэн болонгод миний хажууд дандаа байж идэг. Харваа чин тэгээд шүү ингээд шүү одоо тэгэрээ гэдэг дандаа зөвлөгөө өгч идэг болохоор би ерөөс санаа зовдөг байсан. Энэ жил болсон чинь нэрээ яг аавыг ажилдаа явж таарад тэгээ жоохон завгүй болсон чинь одоо яачих бол одоо аав байхгүй юм чинь сайн өөрийнхөө харгааг сайн мэдэхгүй юм даа гэсэн болноо тий орж ирж байгаа. Баана. Сайн юм нөхө. За. За сайн явж гинөө. Сайн явж. За. Авна ажлынхаа дундуур залгаж гинөө. За миний охин бэлтгэл хийсэн үү? Хэр байна? Өнөөдөр өглөө гарахаас өмнө нэг хитэн сум тавьж үзсэн шүү дээ. За. Миний охин улсын наадамд ерөнхийдөө бол оролцоно гэдэг чинь маш том зорилготой, маш гоё тийм том даваа байхгүй юу? Ерөнхийдөө маш өндөр ур чадвартай оролцох ёстой. Тэгэхээр ерөнхийдөө бол маш өөртөө зоригтой, итгэлтэй харна шүү. За. Техникийн бодоод, оноо бодох юм бол ерөнхийдөө худлаа болчих шүү дээ. Техникийн бодох ёстой гэдгийг маш сайн анхаарна шүү. За. За. Нөгөө наашраа. Яа. За. Шарган даанда ямар ажил хийгээд байна? Нэг ойрхон 2 км тарай гээл. Харагдчихтэй байна уу? Харагдчихгүй байна уу? Харагдс байхгүй. Жохон л. Харагдсан авцсан уу? Авцсан. Тэгээ миний шарган даанд өөр юу хэрэгтэй нөгөө? Уура сайхан 50% байна. Амуу сайтай сайхан тахвалтай даавна нэг. Та нэг жоохон нэг синсгэн хөрөн хөөс дарч үлээгээл болохоор юм шиг байна. Тижэл бол энэ хэр их хөрөө нөгөө? Тижээлийн үү? Тий. Тижээлийн л өгдөг нормороо л өгнө. Тэг хоёр шанаа өгдөг яг л хоёр шанаа өгчлээ. Тэр нормор тэгэл. Уралдгаа дээр жоохон хоолн яваа асаал. Өглөө нэг 3-4 цагаар та 3 цагаар тарж байл. Тэгээд оролдоо цаа. За. Миний хүүхэн уйж байгаа даах би даагаад өөрөө уйж камероо сурч байна. Одоо амжилт түрээрээ гэдэг одоо өгнө баярлалаа да шүнт. Битүүр бол одоо овооны наадамд энэ төргээд барилдаан явахад нь байнга дагаа явдаг. Тэгээд захын бишгаад тэгээд хаашаа хазаахнуу тийш надаагаал тэгэл хүүгээ хаанцаар гэл байж идэг таа. Дээлийн захын ингээд дотор хийж бишгаад ингээд говь дээлийн ингээ хумаа бариа суучдаг. Замжин бол ингээд ерхэд ингээ бариа суучдаг. Тэгээ яг тэмцээнд ороход аав ээж үзчихвэл сандарна. Аав ээж үзэж байгаа ингэж ярил мэрнэгээ сандраа. Тэгээ бие өрөөд. Аав ээж байхгүй тэгээд ер нь тийм задгаа дөө ер нь тэгээ барилчихдээ. Одоо тэгээ өөрөө бүгд сонирхолтой бол одоо бөхөөрний болон тэгээ мор малч одоо малын сонирхолтой болох нь одоо малын дагуулаа мор малаар нь болно. Мор зөр одоо ингээд туслага яаж хийгээд энэ жил байхгүй бол одоо би ч бас мор зөр ойж одоо малын цог яваад хүн болтохгүй. Энийг одоо морнч оруулаад бүхэн ч оруулаад явуулах санаа байна шүү дээ. Аймагч бай, сумч бай, улсч бай ямар ч ялгаагүй төрийн наадам тийм үү? Бүтэн жил хийсэн хөдөлмөр та нарын сурсан мэдсэнийг яг шалгалтж ирж байна л гэсэн. Тийм болохоор бүгд ганц сум ганцдахгүй бүх суман дээр маш анхааралтай өөрсдийгөө хийх техникийг хийн шүү болно. Техникээр хийн шүү. За.
За онох гэж улаарахгүй, бусд хүмүүсийн оноог тоолохгүй маш анхааралтай харав шүү. Бүгд үр дүнтэй байгаад энэ жил аймагтаа сайхан оролцоод эх жил багштайгаа бүгдээрээ улсын наадамд оролцсноо гэж бодож байна. За. За. Улсын наадам гэдэнгүүт одоо энэ тэндээс бусад аймагуудаас нэлээд олон хүүхдүүд ингээ харах гад ирж байгаа гэж бодонгууд дотор нэг жоох айц төрнөө. Ингээл хүүе би одоо энэ дундаас чи одоо байр эзэлж чадах юм уу гэсэн бодлоос орж ирнэ. Яг хичээгээ тэгээ айцтайгаа шууд орчих юм бол бас техникийн алдаа нэлээх гарна тэнгүүч миний шууд харваад л олж штэ. Миний тэгээд сур хараагаас хамгийн ингээд багасаа ингээд сайн сурсан юм нь бол ирэмт дараалал тэгээ бусдыг хүндэтгэх одоо нас болон цол зэрэг тэр юмнуудаар ингээд хүмүүсийг хүндэл сурсан. Чи хэдий чамаас ингээд насаар залуу шинээр харууд сурсан байсан ч гэсэн чамаас илүү цолтой, чамаас илүү сайн байгаа болоо чи хүндэтгэл ёстой. Сур 10 дээр ингээ харавж ангууд эхлээд өөрийнхөө техникийг, өөрийнхөө биеийг ингээ захираад өөрийгөө ялж сурсныхаа дараа бусад хүмүүсийг ялж сурдаг. Тэгээд энэ чанарыг өөртөө ингээ суулгаснаар ирээдүйд ч гэсэн надад нэлийн хэрэг болох юм болоо гэж боддог. Тэгэл ер нь бол 75% унж байгаа хүүхдээ юу 50 тэгэл 25% тэгэл мориндоо байдаг гэсэн. Тэгээд тэр морь хичнээн удаан байлаач морины хөвгт сайн байлдаг л төрүүлж харагдаг гэсэн. Тэгээ нэг энэ авийн наадамд оруулаад өө мөөгийнх нь хэр зэр мартахаар тэгэл баярлал хуржиж үнсэл өвөөгийнхөө айрагдлаа. Өнгө мөнгөн дээр гараад ирвэл тэгэл айр итхэндээ гэл морио ойлэл самдаа. Тэгэл нэг хүчтэйгэн шиг оруулахгүй юм шиг тэгэл хайрлал. Айрагдж маригдахаар тэгэл морио хурдан л юм байна гэж боддог. Миний айртай мөр хурдан гэл. Тэгэл мөрийг хайрлах тусам тэгэл хайрлуулах гэж шүү дээ. Шинэд мөр хойлоо холдруулнаа. Чим дайртай шүү дээ. Чи миний амин ганцаа тоохгүй юу? Миний бодож байгаа юм бол юу? Гар таллаад өхөлдөө хонгодох, темир дөхөн. Тэгээд хонгодоо суйлаа. Тэгээд тонгор амгаар хийх гэж үзсэн. Цэрүүгээс зайнаас өрөлтөх сонирхолтой. Тэгээд юу хүний хийсэн мэхэн дээр учиргүй гатуур чангарч унаад харгуу тэгээд мэдрэмжтэй хөвгт баг. Тэгээд ер нь ямар ч хөвгтөд таарсан хамгийн сайнаар үзэн, ан маань үзэн дээ. Аз яндаа гэж байдаг та тэгэл бэлтгэлийн хувьд бас сайн байгаа. Тэгэл тухайн өдөр нь өөрийгөө хэр дайчилж хэр зөрөгтэй сэтгэл зүйн өндөртэй одоо энэ бэлтгэлд хийсэн мэх техникийн чөлөөтэй гаргаж чадсан тэгэл тэр хэрэгээрээ сайн барилдах баг та. Би ер нь улсын цалтай бүх болно гэж боддог. Тэгээд улсын цалтай болж исэн ч том жижиг нь ямар ч хамаа байхгүй. Тэгээд ер нь дуртай зүйлийг хийж явж байгаа юм чинь цаашаа шаргуу хөдөлмөрлөндөө л гэж боддог. Одоо хоёр өвгийнхаа залхамжлалд явж байгаа тийм өөрийгөө ер нь ботхороо юу гэж боддог. Манай хоёр өвөө одоо хөшөрсөн нөгөө марж өрөөж чадахгүй. Тэгэхээр хоёр өвөө яага баярлуулах гал морж өрөөял. Та хоёрын хурдан морж шиг өөрийнхөө хурдан морийг нь уус бусад оруулаад та хоёрыг баярлуул. Тэгэл наадам болгон дээр ээлжлэл нэр мөр дээр нууртал тэгэл. За яг ихний дөрөв сумаа тавьж үзлээ. Өнөөдөр ч гэсэн яг тэмцээн тохирсон гоё өдөр байна. Надад сэтгэл үнэхээр гоё нөө. Гэхдээ яг ихний дөрөв сумнаас бол өөрийгөө дүгнж болохгүй. Одоо үргэлжлүүлээд дахиад зөндөө олон сум тавина тийм ээ. Тэгэхээр одоогийн байдлаас харахад бол би ер нь өөрийнхөө ингээ ялж гарч ийна гэдэг чинь надад айгу том зориг. Тэгээд бас улсын наадамд одоо ингээ дийж оролцож байна гэдэг чинь өөрөө бас айгу том аз завшаан болохоор надад айгу сайхан байна.